De facto World 12. Өнөөгийн Польш түүх, урлаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр болон Монгол Польшийн хамтын ажиллагааны тухай. Польш Монголын харилцаа. Польш болон Монголын түүхэн харилцаа олон зуун жилийн өмнөөс ихтэй. 1241 онд болсон Легницийн тулалдаан нь Монголын эзэнт гүрний Европт нөлөөсөн чухал тулааны нэг юм а. Энэ тулааны тухай энэ хотын музейд дэлгэрэнгүй үзмрүүд тавьжээ. My name is Konrad Byś. I work for the History Department of the Copper Museum in Legnica, and I'm the supervisor of this place, of the Museum of the Battle of Legnica. We begin the story. Yes. How did it happen that the battle was fought? Чингис хааны их цэргийн сүрхүж Европын зүрхэнд орж Киевыг эзлэн авсан тухай айдас дагуулсан мэдээ Европын орнуудад түгэн цахилгаан цахих мэт хурдаар зөв бүрээс нүмрэн Польшийн хаяанд ирж тэв даяар цочрол төрүүлжээ. Их хааны гарамгаа жанжин Сүбэдэ Баатар 5 түмэн цэргийг Унгарын зүг, 2 түмийг Герман руу чиглүүлэн Польшоор дайруулж Европын хотуудыг ээлж дараалан эзэлж байлаа. Харин Силезийн гүн 2 дугаар Генри, Польш, Герман, Францын шилдэг баатрууд уурхайчдыг нэгтгэн нийт 3 түмэн цэргээрээ 1241 оны 4 дугаар сарын 9-нд Легницагийн талд монголчуудыг эсэргүүцэн тулалджээ. Тулааны эхэнд монголчууд ухарч буй мэт дүр үзүүлэн дайсныг араасаа хөөцөлдүүлж гол хүчнээс нь тусгаарлав. Польшин мордон цуцах үед утаа дуу чимээгээр үргээж ном сумны ширүүн довтлогоогоор дайсныг бут нэргэжээ. Генри гүний толгойг жаданд зоож цайз руу довтлон сүрдүүлж байсан ч гинэт ирсэн шигээ хурдан алга болов. Гол зорилго нь Польш биш, Унгарыг эзлэх байсан учраас тэр энэ тулаан Европын зэвсэгт хүчний шилдэгүүдийг ялан дийлсэн үйл явдал бөгөөд Генри гүний эр зоригийг мөнхөлсөн домог уран бүтээлийн эхлэл болсон түүхэн хуудас юм а. Хожим нь дэлхийн 2 дугаар дайны үеэр Германууд монголчуудын дайдах арга барилыг судалж Blitzkrieg хэмээх ойлголтыг хөгжүүлсэн гэдэг. Легницагийн тулаан болсон газрын байршил, түүхэн баримтууд өнөө хүртэл хадгалагдсан нь Монгол судлаач түүхчдийн сонирхлыг татсаар байна. 2016 онд үүд хаалгаа нээсэн энэхүү үзэсгэлэнг жил бүр 2-3 мянган жуулчин зорин ирж үздэг. Үзэсгэлэн 4 хэсгээс бүрдсэн. 1-р Монголын эзэнт гүрний дэвшилтэт цэргийн арга барил, 2-р Легницагийн тулаан, 3-р Монгол эзэнт гүрнийг зорьсон элчүүдийн тайлангууд, 4-р 2-р Генрид зориулсан уран бүтээлүүд багтана. Үзэсгэлэнгийн тайлбар баримтат киног 7 хэлээр, түүний дотор монгол хэлээр бэлдэж үзүүлжээ. Тус үзэсгэлэн нь Польшийн соёлын яам Силезийн уулуурхайн компанийн төлөөлөгчд ба Легница хотын иргэдийн дэмжлэгээр хэрэгжсэн. Байлдаж танилцсан ч цаг хугацааны уртад харилцан хүндлэл ойлголцолд хүрсэн 2 ард түмний найрамдал соёлын бэлэг тэмдэг болсон тул бид уг үзэсгэлэнг 2 ертөнцийн уулзварт хэмээн нэрийдсэн билээ. Бидний хүсэл бол энэ үзэсгэлэнг олон хүн ирж сонирхосоо гэж тус үзэсгэлэнгийн зохиогчид ярьж байлаа. Монголчуудын дайралтын тухай бас Краковын төв талбайд орших Мариацын сүмийн бүрээний дууг олон жуулчин богинорч цаг тутам сонсож байна. Домогт өгүүлснээр Монгол цэргүүдийн довтлогоог анхааруулж байсан бүрээч ном суманд оногдож амиа алдахад бүрээний аялга огсон тасарсан ажээ. We are in Krakow in the main market. It's called St. Mary's Basilica. It is one of the most beautiful and most well-known churches in Poland. The reason we are here is that we want to listen to the trumpet play, and this trumpet call is connected with our history with Mongolian visit in 1241. Now you hear 4 bells, which are 4 quarters of an hour. Then the big bell will strike 11 times and you will see a trumpeter play a tune. This will be a very simple tune because it was the alarm that we used to play when enemy approached the city.
the alarm tune will end suddenly. I stop now, you listen, you see what you look. So the legend has it that when always in place of problems, there was the highest point in the city where the watchman was looking what's happening. Today it's a person from fire department. And this guy, when Tartars came to the walls of the city, he started to play alarm. But Tartars were very skillful bowmen. So they allegedly managed to shoot him down through the trumpet or through the throat. So it stops suddenly. Yes, that's Of course, it's impossible to shoot someone from that height. However, this church wasn't here. There was a smaller church in the same place. So it is possible. And we have been playing this day and night, 24 hours a day for 700 years. So it's a very... night at 3 o'clock they do. Yeah, you come at 2 o'clock in the morning, they do it. 4 times to 4 corners of earth. Because it is signaling that Mongolians are coming. It became a great legend. I see. In reality, I believe it was invented by one of the tour guys in the 19th century. Дэлхийн шинжлэх ухаан урлагт Польшууд том хувь нэмэр оруулжээ. Жишээлбэл энэ улсын 18 эрдэмтэн 19 Нобелийн шагнал хүртсэн нь Мария Склодовска-Кюри 1903 онд физикээр, 1911 онд химиэр 2 удаа тус шагналыг хүртэж байжээ. Польшоос гаралтай еврей хүмүүсийг оруулбал Нобелийн шагналтуудын тоо бүр олон болно. Дэлхийд алдартай 2 сууд хүнийг онцолбол Николас Коперник, дэлхийг хөдөлгөсөн хүн гэгддэг алдарт эрдэмтэн Николас Коперник дэлхийн ертөнцийн тухай хүн төрлөختний ойлголтыг өөрчилж, дэлхийг нар биш, харин нарыг дэлхий тойрдог гэдгийг 1543 онд баталж, нар төвтэй ертөнцийн онлоо хэвлүүлэн шинжлэх ухаанд хувьсгал авчирч байжээ. Түүнийг мөнгөчүүлсэн олон хөшөөний нэг нь Краков дахь Ягеллоны их сургуулийн талбайд байна. Манай Улаанбаатар хотод ч бас шинжлэх ухааны академийн барилгын өмнө Коперникийн хөшөө бий. Фредерик Шопен, төгөлдөр хуурын яруу найрагч гэгддэг Польшийн урлагийн өв соёлын бэлэг тэмдэг болсон хүн бол
Фредерик Шопен юм аа. 1810 онд төрсөн тэрээр Польшийн ардын хөгжмөөс сэтвлэж романтизмын урсгалын гайхалтай сайхан аялгуунуудыг зохиосон ба түүний хөгжим дэлхийн өнцөг болон бүрт дурлагчдын сонирыг мялаасаар байна. Шопен Франц улсад амьдарч байсан ба гэрээслэлийнхэн дагуу төрсөн эгчин зүрхийг нь эх оронд нь авчирч Варшавын ариун загалмайн сүмийн хананд өнхрүүлжээ. Сууд Шопены хөшөө мөн түүний нэртэй гудамж манай Улаанбаатар хотын зайсанд байдаг. Польш бол Монгол судлалын арвин түүхтэй улс юм аа. 1914 онд алдарт монголч эрдэмтэн Владислав Котович Монголд ирж хүн амын анхны тооллого хийсэн ба тооллогын их хувь нь Польшийн шинжлэх ухааны академийн Краков дахь салбарын архивт бусад монгол судлалын сая гаруй баримт материалын хамт хадгалагдаж байна. Орчин үеийн монгол судлалын гол төв нь Варшавын их сургуулийн дорн дахин судлалын факультетийн Монгол төвд судлалын тэнхэм юм. Өнөөдөр тус тэнхэм бакалавр, магистр, докторийн төвшний сургалтууд явуулж эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж байна. Энэ тэнхмийн эрхлэгчээр доктор Агата Баре-Стажинска монгол хэлний багшаар ноён Ян Рогаланаар ажиллаж байна. Энэ хоёр эрдэмтэн монголоор гайхалтай сайн ярьдаг. Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоож боловсрол, худалдаа, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Польшийн мэргэжилтэн тоосгоны үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц зэрэг 9 үйлдвэр барьж өгчээ. Эдгээр Монгол-Польшийн хамтын ажиллагаанд дээд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт идэвхтэй хөгжиж байна. 1960-ад оноос хойш манай 1000 орчим оюутан Польшийн ихтэй сургуулиудад суралцж төгссөн ба эдүүгээ 170-ад оюутан суралцж байна. Төр засгийн харилцаа төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд уламжлал болж тогтсон бөгөөд саяхан гихтэл 2023 оны 4-р сард Польш улсын ерөнхийлөгч Дуда Монголд 2025 оны 3-р сард Монгол улсын ерөнхийлөгч Хөрсөх Польш улсад төрийн айлчлал тус хийсэн нь хоёр улсын улс төр эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болсон. Ерөнхийлөгч Хөрсөхийн айлчлалын үеэр хоёр улсын засгийн газар соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн болон бусад олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд олон баримт бичигт холбогдох талын төлөөлөлүүд гарын үсэг зурв. Мөн хоёр талаас олон салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцсон бизнес форум Варшава хотод болов. Хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 105 сая Америк доллар, түүнээс Монголоос 1 сая, Польшоос 104 сая Америк долларын экспорт хийжээ. Польш Европын холбоо дотроо Монгол руу хамгийн том экспорт хийдэг. Монголын хувьд Польш бол Европ руу гарах үе таанаа гэж ойлгоцсон явж байгаа. Польшийн үндсэн хуулийг та орчуулж ийсэн гэж байгаа. Тэр ямар учиртай, ямар ялгаатай, ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь бол 1992 онд бол Польш улс 4-р үндсэн хуулиа батлаад хэрэгжүүлсэн 92 оны намар. Манайх 92 оны 1 сард Монгол улсын үндсэн хууль батлагдсан байгаа. Тэгэхдээ чимэдгөө хүртэл 91 онд бол энд зөвлөгөө авч яасан. Зах зээл хүний эрхийг хамгаалсан энэ нийгмийн философик дүрмийг оруулж ирсэн байгаа. Хамгийн наад нь одоо би олон жил ярьж байгаа шүү дээ. Нийтийн санхүү гэж үндсэн хуулийн том бүлэг байдаг.
байдаг. Нийтийн санхүүгээс хинээс хамгаалах уу? Төрийн өндөр албан тушаалтангаас төрөөс нь өөрөө нийтийн санхүүг хамгаалах. Тийм учраас Монгол банк нь тэнд орж ирсэн байдаг. Хүний эрхийн комиссонд орж ирсэн байдаг. Банкны Төвөрбаатарын Насан баяр Польшийн эдийн засгийн чөлөөт бүс гэж байдаг. Тэнд ажиллаж байгаа монгол хүн юм байна. За танай энэ эдийн засгийн бүс их сонирн байна. Яагаад манайх гадаадын хөрөнгө оруулалт татахаар ярьж байгаа Монгол улс. Эдгээр яаж татчих вэ? Яаж ажиллаж вэ? Энэ тоо тавьж ярьж өгөхгүй юу? За парламентийн шинэ хууль батлагдаад 2007 оноос болохоор хойш бол Польшийн бүх нутаг дэсэг маань одоо тусгай бүс гэж явагдаж байгаа. Ерөнхийдөө болоод энэ тусгай бүс маань Польшийн нутаг дэсэд 15 байдаг. Байршлах шалтгаалаад. Дээдлийн том байгууллага маань болохоор цахим үйлчлийн яам гэж байдаг. Бид нар одоо цахим үйлчлийн яамны сайдын өмнөөс одоо тухайн бүс одоо хөрөнгө оруулагч маань одоо Польшд ирээд тухайн газраа ингээ үзээд сонирхоод за энэ ч би үйлдвэр Польшид энэ тодорхой энэ хэсэгт нь Монголыг төлөөлж суугаа өргөмжит консул Марчин Мистардтай уулзж байна. I am convinced that we can pass a lot of information and knowledge, and together we can learn a lot. Dziękuję bardzo za. Dziękuję również. Dziękuję. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа түүний дотор эрүүл мэндийн болон бусад салбарт үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан хоёр улсын олон иргэдэд төрийн дээд чагнал, одон медаль, ерөнхийлөгч хүрсөх биечлэн гардуулав. Өргөн дэвшүүлий та бүхний гэр бүл үр хүүхэд хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Шагнал авсан эдгээр хүмүүсийн төлөөлөл болгон энд хоёр хүнийг онцолж байна. Найрамдал медалаар шагнуулсан дээр дурдсан Хоор улсын энерги компани ерөнхийлөгч Ян Коблак, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтны цолоор шагнуулсан Польш улсын Оточ Манал компанийн захирал, уламжлалт анагаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Таштавагийн чулуун цэцэг. Польш Монгол улсын дипломат харилцааны 75 жилийн ой болж байна. Ингээд би 41 жил эрүүл мэндийн салбарт одоо хоёр гүйцэтгэлээр зүтгэж явна. Польш улс 50,000 жилийн одоо түүхтэй энэ Монгол эмнэлгийг шүтэж одоо сонгож энэ бусад орноос уламжлалт анагаах ухаан ардын эмнэлгийг одоо сонгож үйлчлүүлж байгаа нь энэ Польшийн ард түмний бас их мундаг ухааны соёл болов гэж би боддгийг. За ингээд Монгол эмч нартай одоо бас баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тус улсад суралцж байгаа 100 оюутны төлөөлөлтөд уулзлаа. Мөн морин хуурийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ тус улсад амьдарч буй монголчууд болон Польшийн төр засгийн хүндэт зочид нийгэм соёлын зүтгэлтнүүд иргэдэд Монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг танилцуулав. Түүхэн сорилтыг даван туулж, улс орноо эрж хүчтэй хөгжүүлж, эв нэгдэлтэй бүтээлж, санаачлагтай хүчрхэг улс болгож чадсан Польшийн ард түмний тухай, эдийн засгийн тодорхой салбар болон Монгол-Польшийн улам бүр өргөжин тэлж буй бүх талын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын тухай товч танилцуулахад юм байна. Та бүхний мэдлэгийн санд нэмэр болсон гэж найдаж байна.